Сайн бацхан телевиз үзэгчтэй шинэ жилийн зочны ярилцлага нэвтрүүлэг эхлэж байна. Ингээд манай өнөөдрийн дугаарт Саксон бөмбөгийн олон улсын хэмжээний мастер их баяр оролцож байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч студиуд маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За танаа хамт олноос маш их баярлалаа. За өнгөрсөн одоо 12 дугаар сарын 18-ны өдөр их баярын үед бас чухал үйл явдал болсон. Томоохон үйл явдал байлаа. Тэгээ 15 жил нөхөрлсөн Саксон бөмбөгийн спортоос орхиж байгаа гэдгээ зарласан. Энэ тухай үзэгчтэйгээ ярихгүй юу? 15 жил дээдлэгт тоглосон. Тэгээд мэдээж хүүхэд байхаас ер нь бол Саксон бөмбөгийн спортоор хичээлж ирээд лигийн тэмцээнд одоо оролцсноос хойш 15 жил болсон байна. Энэ шийдвэр гаргахад маш их хүнд байлаа. Тэгээд энэ шийдвэр бол одоо ер нь бараг 4 жилийн өмнөөс ерөнхийдөө ер нь бодогдож яригдчих юм одоо найз нөхдөөгөө хүмүүстэй ингээд зөвлөдөх ийм хэмжээнд явсан. Тэгээд тэр маань юутай холбоотойгоор бас яхаа тамирчин хүний одоо голдоо хайсан чинь бэртэл хэмтэл байдаг. Тэгээд бэртлээс шалтгаалж ерөнхийдөө болох тийм юм гарч ирсэн. Гэхдээ бас ягаад ч юм нэг л болмооргүй санагдаад тухайн үед тэгэл нэг өвчнөд бас тэмцээл тэгэл яваад байсан. Тэгээд яг сая сүүлийн тэр үндэсний цом 2015 21 аймгийн тэмцээнийг тоглолцоод тэгэл гинтл за ер нь одоо болидо тайлах гэдэг шийдвэр бол ерөнхийдөө гарсан. За тэр үеэр бас томоохон олон үйл явдал болсон. Тэрний нэг нь таны 9 дугаарын өмсгөлийг бас мөнхлөх үйл ажиллагаа болсон. Монголд одоо хичнээн тамирчин тэгж дугаараа мөнхлүүлсэн байт юм л. За миний мэдж байгаагаар бол одоо ама тоглосноос хойш олон мастер гавьяа тамирчин Шарав Жонц ах маань бол мөнхөлж яхийг би бол харсан. Дараа нь ер нь Төвшинбаяр ахын бас зодог тайлах юм үйл ажиллагаа болж исэн. Яг одоо миний мэдж байгаагаар бол тэр хоёр л байна. За тэгээд урд нь бол ингээл зодог тайлж байгаас хамт тоглож исэн тоглогчдоо зодог тайлахыг харж исэн баг. Яг ингээд цагаа тулаад өөрөө яг ингээд зодог тайлах шийдвэрийг гаргахад ямар байдаг юм бэ? Маш хүндлээ байдаг юм байна. Тэгээ маш их юм одоо хамаагүй баах юм их л бодогдд юм байна. Тэгээд одоо сэтгэлийн хувьд маш хүнд. Тэгэл ерөнхийдөө нэг хоолоо зангирчих гал ер нь болж игэл уйлчих гал тэгэл маш хичээсэн. Тэгээ ойлгохгүй бол энэ айгу хүндэл байд юм л. За таныг 3 үеийн саксчтай хамт мөр зэрэгцэн тоглож байсан гэдгийг бас үзэгчд маань мэдж байгаа. 15 жил гэдэг бол маш урт хугацаа. За тэр хугацаанд бас тоглогчдынхаа талаараа соёлоо ярилцъя. Ба 3 баг 4 үе болчих юм л да. Тэгээд одоо лигийн одоо анх тоглож исэн тамирчид маань одоо ерөнхийдөө нэг үе болчихж байгаа. Тэгээд тэрний дараа одоо миний дээдлийн үеийнхэн гэж байгаа. Тэгээд одоо яг миний үеийнхэн болон яг миний яг доохон талын үеийнхэн. Тэгээ одоо дахиад баг шинээр одоо шинэ тамирчид маань гараад ирлээ. Залуучдын шгшээ гал гараад ирлээ. Тэгээд би одоо хувьдаа бол энэ 4 үеийн тамирчдаа сакс тоглож явснараа одоо өөрөөрөө бахархдаг, баярлдаг, бас аттай л гэж боддог өөрөөр. За бас таны гэр бүл бол спортын гэр бүл гэж хэлж болно. Таны аав Монголын бас мэргэжлийн хөл бөмбөгийн тоглогч байсан. Яагаад заавал Саксон бөмбөгийн спортыг голчлон сонирхох болсон бэ? Бас хөл бөмбөгчин болох ч боломж байсан тий. Намайг ухаан орсоход одоо аав маань хөл бөмбөг тоглодог байсан. Тэгээд аавыгаа дагаал одоо ямарваа хөл бөмбөгийн тэмцээнд болон бүх хөл тэмцээнд дагаж явдаг. Тэгэл өөрөө ухаан орсноосоо дагахулаад аав маань надад одоо тойд Германаас одоо бөмбөг авчирч өгчээсэн. Тэгэл одоо хөл бөмбөгийн бөмбөг хөөж гүйсээр л байсан. Тэгээд түүнээс хойш одоо хөл бөмбөгийн одоо тэмцээнд одоо дархандаа маш их олон тэмцээнд дархан хотын тэмцээнд ордог байсан. 9-р ангид хөл бөмбөгийнхаа ах нартай зөв хөл бөмбөгийн лигийн тэмцээнд анх удаа оролцож үзсэн. Тэгээд тэрнээс хойшлохоор яг оюутан болоод 10 жил төгсөөд ирэхэд Саксон хөл бөмбөгийн холбооноос одоо ингээд өөрөө залуучдын холбоонд хөл бөмбөгийн холбооны залуучуудын шгшээ яваад ингээд багтаж
Япон руу явахаар боллоо, бэлтгэлдээ ирээрэй гэж хэлсэн. Яг нэг өдөр дараалал. Тэгээ дараа нь лигийн баган төргөө багаас одоо там багш маань ярьж лигийн баган төргөө багт одоо ингэ орохоор боллоо, бэлтгэлээ ирээрэй гэж нэг өдөр одоо хоёулын дээр нь очиж ирсэн бэлтгэл дээр нь. Тэгээд надад одоо 2 сонголт л байсан. Тэгээд сонголтоо одоо ааваасаа асуусан, ээжээсээ асуусан, багш нараасаа асуусан. За өөрөө л шийдэл гэсэн. Тэгээд мэдхгүй одоо тухайн үед зүрх сэтгэл нь тэгж хэлсэн юм уу яасаа өөрөө л ямарсан. Тэгээд такс руу ер нь л эргэлж буцалтгүй орсон. Биднийг баг байхад зурагтаар NBA-ийн тоглолт их гардаг байсан. Тэгээд тэр бүгдийг хэрэг үздэг бай. Мэдээж одоо мэрэгжлийн тамирчин болж исэн баг. Тэр үедээ их сонирхож үзчихсэн баг. Тэгээд бас шүтдэг тоглогч байв. Хэний тоглолтыг илүү их үзэх дуртай байсан бэ? За ер нь бол зурагтаар сакс үзэж гудамжинд тоглож бас те давхар одоо секс тоглолт хамрагтаас гадна өөрөө гудамжинд бас тоглож одоо ер нь өссөн. Тэгээд Майкл Жорданыг одоо шүтдэг хүн гэж бол ер нь байдгүй шүү дээ. Би бол Майкл Жорданы тоглолтыг үзэх айгүй дуртай. Тэгээд Эди Джонс гэж бас тухайн үеийн тоглогч байсан. Тэрний тоглолтыг бас үзэх дуртай. Сүүлд бол Дуэн Вейд. За одоо бол ингээд хараад байж хата сүүлийн үед бол би тоглолт их сайн үзэж чадахгүй байгаа. Амьд мэдгэдэг байхгүй. Шинэ тоглогч нар бол маш их нэмэгдсэн байгаа байна лээ. Тэгээд Стивен Кавригийн тоглолтыг бол бас үзэх дуртай. Таны хувьд бас холбон тоглогчоор тоглолтыг анх холбон тоглогчийн байралд өөрөө тоглоё гэж боддог байсан эсвэл өөр товтлогчийн байралд илүү тоглох дуртай байсан уу? Би ер нь анх бол 2 номер дээр тоглолт байсан. Тэгээ хамгаалагчийн байрал дээр ер нь бол яг бөмбөг авч тэгээ холбодог бол байгаагүй. Тэгээд ер нь 10 жил тэгтээ яг хаяа бас аваад орно ер нь аль дээр нэг 2 номер дээр хоёулын дээр нь холдог гэсэн. Баган төргөө багд ороод бас хаяа холбогч дээр бас ер нь ялгаагүй тэгж тоглодог байсан. Одоо бидний хэлдгээр Данди юу Бат Эрдэнэ тэг ингээд нэг цог ингэж тоглодог байсан. Тэгээд Пак огш дээр одоо яг Монголын шишээ дээр Пак гэж одоо солонгос огш ирсэн. Пак огш ирснээс хойш бол ерөнхийдөө бүх юм ер нь нэг номер дээр холбогчийн байрал дээр дандаа тоглосон. За таны бодлоороос манай Монголын саксон бөмбөгийн одоо лиг улам бүр хөгжиж өвзөөштэй болсоор байна. Тэгээд ирээдүйн ер нь хэр их гэрэлтэй харагдаж байна. За намайг лигд орж явахад одоо тухайн үед одоо саксон бөмбөгийн хөгжил маань жоохон уналтын шатанда байсан гэж би бол боддог. Тэгээд одоо сүүлийн хэдэн жил бол маш юм ирч төвчтэй явж байгаа. Тэгээд цаашдаа бол одоо мэдээж юм шүү сайн хөгжих л байх гэж бодож байгаа сакс бол энэ маань бол одоо энэ үндэсний саксон бөмбөгийн холбоотой ер нь бол холбоотой гэж би боддог. Тэгээд энэ хоёр холбоо маань уг нь хамтраад ажиллаад явбал бол өшөөч илүү их боломжууд байгаа л гэж бодож байгаа. Тэгээд бас гадны легионоор тоглогчдыг Монголд бас их авчрахсан. Энэ мэдээж саксон бөмбөгийн мэдээж нөлөөлж байгаа тийм ээ. Одоо жил ирэх тусам ерөнхийдөө сайн тоглогч нар ирж байгаа. Тэгэхээр тамирчдын минь одоо эхлээд бид нэр анх гадаадын тамирчд болон легионы тамирчид тоглоход жоохон хүнд байдаг байсан бол одоо ямар ч тамирчин тэднээс эмээхээ байсан. Бүтэл зүгээр л тоглолтгоороо тоглолтог. Яг тэдний хувьд бол манайхнаас илүү мэдээж өсөлттэй тий биеийн хүчний тоглолт сайтай байдаг тий. За таны хувьд лигийн баган төргөө багаас амжилтын гараагаа эхлүүлж байсан гэсэн. Лиг одоо ямар баг тоглож ирсэн бол энэ тухайгаас үзэгчтэй ярьж өгөхгүй юу? За 10 дугаар ангиа төгсөөд ирээд би шууд баган төргөө багт одоо орсон. Тэгээд түүнээс хойш баган төргөө багтагаа явсаар байгаад дараад нь баган төргөө баг маань уурхач нэртэйгээр яг одоо бүрэлдэхүүн хിവэрээ 1 жил тоглосон. Тэгээд дараа нь Харагийн харцаг гэдэг багт бас 1 жил тоглосон. Тэгээд МБМ Мойсийн Монгол Секс сургуулийн МБМ багт 2 жил тоглосон. Тэгээд л Танан гард багтаа ороод одоо өдөө хүртэл тоглосоор ирсэн. За Танан гард багтаа бас таны амжилтын төвөгс хашгүй холбоотой энэ багт орсноор бол таныг бас олон шагнал урамшуулж ирсэн. Энэ тухайгаар бас үзэгчтэй ярихгүй юу? За Танан гард багт 2012 онд одоо надад санал тавьсан. Тэгээд багийн эзэн Чинбатахтай очиж уулзсан. Тэгээ хоёлоо тохиролцоод энэ багт анх орсон. Энэ багт орсноос хойш
манай баг тухайн үед болсон бүхий л тэмцээнүүдэд бол авраг авсан. Тэгээд энэ багт орсноороо одоо миний бас мөрөөдлийн нэг би 10 тухайн үед бол 13 онд авраг авсан, лигийн авраг авсан. За лигийн авраг болно гэдэг маань одоо лиг тоглож байгаа хүний хувьд бол энэ дээд лиг те мэрэгжлийн тамирчин болж ингэж тоглосны хувьд бас тэрийг авахгүйгээр зодог тарилдаг, авахгүйгээр болдог тийм хүмүүс маш их байдаг. Америкийн сагсан мөгч байна, манайд ч зөндөө байгаа. Би тухайн үед одоо нороо өвд бол бас ингэж яхад бас бодож ирсэн. За авраг авч чадахгүйгээр ер нь дуусах үедээ гэж бас бодож л байсан. Тэгээд тэрийг авсандаа бас маш их баяртай байгаа. Тэгээд тэр маань одоо энэ танаа гард багийн тамирчид болон багийн эзэд тасгажуулагч нарын маань одоо гавья надтай зуг ингэж авсан бас маш их баярлаа та нартай гэж бас хэлмээр байна. Үнэхээр маш сайхан байна. Би сагсан бөмбөгийн тоглосноос хойш 11 12 жил зээлэг тоглож байна. Тэгээд энэ бол миний хамгийн амттай өгөөд хамгийн сайхан баярууд нэг анх удаага авраг авсандаа маш их баяртай ингээд дэмжиж явдаг бүх үзэгчдэртэй бүх манай багийг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Та наргүйгээр бид чадахгүй байсан шүү. Мэдээж багш тасгалжуулагч тийм бол тус дэмжлэг бол тоглогчдод үнэхээр том урам зориг өгдөг. Таны хувьд бас 2005 онд лигийн шилдэг тоглогчоор шалгарч ирсэн. Тухайн үед бас танд энэ бүхэн маш их урам зориг өгж байсан болов гэж бодогдож байна. Тэгэлгүй яг одоо хүүхэд байхаас ахуулж л одоо тэр ах нарыгаа үзэж те. Тэгээд одоо энэ дэргүүн тоглогч лигийн авраг гэдэг энэ эрхэм үндэт тэмдэгүүд юунуудыг гавьяануудыг авахын тулд одоо мөрөөдөж явсан. Тэгээ 2005 онд одоо лигийн тэргүүн тоглогч болоод дээрээс нь бас давхар баяр болсон. Одоо миний хөө яг 2005 онд яг бас төрсөн. Тэгээд тэр жил бол одоо миний хувьд одоо хамгийн тийм чухал тийм жил байсан. За таны хувьд бас сагсан бөмбөгийн тоглогчид залгамж халгаа үргэлж бэлдэж байдгаа гэсэн. Таны хувьд тухайн үед энийг ингэж хаашуу энэ үнийг ингэж одоо тоглолт юм шүү гэсэн тийм зөвлөгөө өгдөг тоглогчид байсан уу юм? За би өнгөрсөн жил нэг хүүхдийн секц бас нэг хэсэг ажиллуулсан. Тэгээд яг хоо миний бэлтгэл сургууль дээрээс ажил төрөл маань ингээд болохгүй байсан учраас би болсон байгаа. Тэгээд тухайд л русский гимназик сургууль дээрээс хичээл үзсэн. За тэрнээс гадна одоо тоглож эхэлснээсээ хойш эхний ээлжинд бол найз нөхдөдөө за энэ ингээ тэрийн тэгээрээ одоо нэгмүүд найзууд нас надад эргэж за тэгж тогломоор ингэж тоглоё гэд ярьж ирсэн бол сүүлийн үед одоо дүүнер маань орж ирснээс хойш энийг ингэрээ тэрийгээ тэгээрээ за ингэж хамгаалаараа ингэж шийдэл чинь болох юм ингэж шийдээд энэ чинь хаалтаа чинь энэ байна ч гэдэг юм уу одоо алхам тутамдаа ер нь болж өгвөл тэрийг хэлхийг ирмэлцдэг. Тэгээ өөрөөхөө ч гэсэн ингээд бас мэддэг чаддаг юмас хүнтэй ер нь бол харамгүй хуваалцах дуртай. Таны хувьд тэгэхээр бас гарын шавь бэлдсэн байгаа гэсэн үг үү? За одоо айхтар тэгээ гарын гэсэн шав бол байхгүй би айхтар тийм одоо удаан хугацаа чинь бас тийм амархан гарахгүй л дээ чинь мэдээж нэлээд хөдөлмөрлж ийж тий шав маань хөдөлмөрлж ийж бие хөдөлмөрлж ийж гаргадаг учраас над бол яг тийм гарын шав гэсэн байхгүй тий. Таны хувьд анх хэдэн онд гадаад тэмцээн уралдаанд явж байвал бас Монгол улсынхаа одоо нэр төрийг төлөөлж гадаад улсад тэмцээн уралдаанд оролцсон гэдэг гоё. Тэгээ шигшээ багтаа бас хэдэн онд анх удаа дуудагдчих. Тэр бүхнийг сонсох ямар хөө байсан бэ? 2004 онд шиг санаж байна. 2004 онд анх шигшээ баг дуудагдсан. Тэгээ тэр тэмцээн маань болохоор Хятадын Макаод болсон тэмцээн. Тэр бол одоо их тэгээ олон улс ороогүй. Тэгээд тэр тэмцээн одоо Төвшин баяр ах, одоо Май баяр ах, Пүүжэ ах, за Данди за ерөнхийдөө Дажтлагэр ах. Ер нь одоо нөгөө хамгийн бас дээдлийнхаа үеийнхаа лигийн анхны тамирчтай цуг нэг баг болж очиж тоглосон. Сайхан байсан. Тэрнээс хойш одоо ингээл Зүүн Азийн наадам болон Зүүн Азийн авраг Азийн наадам өнтергээд 2010 оны хүртэл бол ерөнхийдөө тасгалтгүй бүхэл тэмцээнд оролцсон.
Таны хувьд бас хамгийн санаанаас гардггүй тийм олон улсын чанартай тэмцээн оролдоо юу вэ? Хамгийн мартагдахгүй тоглолт гэвэл одоо 2010 оны Азийн наадам Гуанжууд болсон. За мэдээж тэр тоглолтын дээр бол тэгэхэд бол Туркменстан, Узбекистан гэсэн хоёр багтаа тоглох тийм юу гарсан. Тэгээ 2006 онд бол Катарын дооход Узбекистаны багтаа тоглоод бид нэр хожигдчихсэн. Нэлээд хол оноогоор хожигдчихсэн. Тэгээд дараа нь Палестины багийг бол дооход хожижсэн. 10 онд бол бид нэр Туркменстаныг хожичоод дараад нь дахиад тэр Узбекистан гэдэг багтаага дахиад таарсан. Тэгээ одоо хариугаа авцгаасан ер нь. Тэгээд тэр хариугаа авахд сүүлийн эдгээр секундэд одоо би оролт хийж алдаа авсан. Тэгээ хоёр сургуулийн шийдэлтийг хоёулынгийн буюу ядаж нэгийг хийх надад тийм үүрэг ирсэн 3 секунд үлдсэн байсан. Оноо тэнцүү байсан. Тэгээд хоёр торгуулгын шийдэлтийг хоёулыг нь хийгээд манай 2 оноогоор илүү болоод за Узбекистаны баг эргэж давтлаад бөмбөг алдсан. За тэн дээр бол одоо баярлаагүй хүн байхгүй бид нар Азийн авраг болсон юм шиг баярлсан. Бүгдээрээ маш их баярлсан. Тэр бас мөчийг манай монголчууд маань санаж байгаах мартааг баха. Тэгээд эзэж бас мартагдахгүй сайхан дурсамж олуулдаг ба. Тэгээд таны тоглолтыг үзэх дуртай бас маш олон хөгжөөнд дэмжиж тухайд бас спортын дугаард нь саяхан ирлээ. Тэр үеийн бас сэтгэл ямар вэ? Маш сайхан байсан. Би яг нэг тэгж бас айхтар цуглана гэж бас төсөөлөөгүй. Гэхдээ ерөнхийдөө бол манай багийн фэнүүд маань гэдэг маань одоо бас тий танан гэдэг багийн фэнүүд маань хэд бас нэлээд их олон баг спортын ордныг багт үүрэгдэг. Тэгээд бүгд ирсэн. Тэгээд үйл явдал би дуусны дараа дугаар мөнгөлөхөд тоглолт дуусны дараа хүмүүсийг бас нэг гараад ингээд нэг тоглолт дууссан хүмүүс гараа явчихдаг тий. Би гараа явчих болов уу дотор айж байсан нэг л гэтэл тгийгөө бүгд миний үйл ажиллагааг дуусгалгүйгээ зогсоод байсан тест маш их баярлалаа гэж тэр хүмүүс бас хэлмээр байна. Маш сайхан байсан. Тийм хэцүү байсан боловч надад маш сайхан байсан. Мэдээж мартахгүй бас нэг юу болж үлдлээ шүү дээ тий. Тийм тусгалтай. Тийм надад өөрөө таны амьдралд бас нэг томоохон үйл явдал болж үлдчихэж байгаа. Нэг. За ингээд бодог тайлж байгаадаа бас жоохон хэцүү байна. Тэгээд та нарыг баярлж дэмжсэнд бас бүгдэнд баярлалаа гэж хэлье. Дахиж лиг тоглохгүйгээр явж байгаа ч гэсэн ер нь сахсан хүмүүс мэдээ залж чадахгүй мөргөл цагстайгаа байх болоо. Тэгээ та бүхэн ах мэдээ ус авар үзээрэй. Баярлалаа бүгдээр найртаж баярлалаа. Таны тоглолтыг үзэх дуртай олон хүмүүс байдаг. Тэгээ хүүхэд залуустаа сагсан бөмбөгийн тоглогч болоход юуг анхаарах хэрэгтэй байд юм бол тэр бас зөвлөгөө хэрэгтэй байж болох юм. Мэдээж өөрөө одоо хүсэх хэрэгтэй, дуурлах хэрэгтэй тий. Тэгээд бэлтгэл сургалт бол энэ багш нарынхаа үгийг маш сайн авах хэрэгтэй. Багш хүн чинь өөрөө хинд нь юу дутуу байна, юу илүү байна тий. Тэрийг зохицуулж тааруулж чаддаг учраас багшийнхаа үгэнд бол мэдээ сайн авах хэрэгтэй. Тэгээд мэдээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөхгүй бол тэгээд зүгээр тэгж бас амархан сагсан мөнгөчин болчихгүй тий. Тэгээд ах нар бол найз нөхдийнхөө үгийг бас давхар авах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол юм л та өөрийн л хичээл зүтгэлээс гална. Би тэгж л байна. Таны хувьд хэрвээ одоо дасгалжуулагч одоо энэ холбоог удирддаг хүн байсан бол ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх байсан бол за их айхтар сайн би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж тухайд яг тэгээ бодвол яг өөрийн зүгээр бодож явдаг юм бол мэдээж тамирчдынхаа одоо
арын одоо юу гэмтэй тамирчдынхаа нөгөө одоо юуг хангах хэрэгтэй. Одоо нөхцөл болцоо тийм. Ер нь нэгдүгээр тэр баг. Тэгээд тэр маань яа гэхээр мэдээж тамирчид маань 12 сараар те бүтэн жилээрээ цалинждаг байх хэрэгтэй. Өөр ажил төрөл хийж ерөөсөө тэнд анхаарал хандуулах шаардлагагүй зөвхөн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Тэгээд тамирчдаа бүр байнгын шгшээвга бэлтгэл хийх боломжоор нь хангана гэдэг маань одоо заалтаа байх хэрэгтэй. Тоног төхөөрөмж хэрэгцэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр шгшээвга одоо тийм л болгох хэрэгтэй. Гэхдээ яг энийг одоо удирдах байгаа удирдлагууд маань одоо бүгд ерөнхийдөө мэдж байгаа. Гэхдээ энэ багийн спорт гэдэг бол маш их хөрөнгө шаарддаг. Олон хүн амардаг учраас одоо нэг шгшээ баг дээр ихэд л одоо 15 тоглогч байлаа гэж бодоход л нэг 5 цолжуулагч тэгээд дээрэс нь иймч тий тэгээд ингээд бүхий л юм их нөгөө хүмүүс их байдаг учраас хөрөнгө мөнгө шаарддаг учраас жоохон манай нөхцөл одоохонд хэцүү байгаа. Гэхдээ багаар нь бас тэрийг одоо асуудлуудыг шийдэж те ингэж явж байгаа. Ер нь холбоо маань тэгэхээр ер нь цаашдаа ер нь гайгүй сайхан болох байх л гэж бодож байна. За миний бодлоор бол нэг одоо холбон тоглогч байсан ч юм уу тийм тоглогч байж тээ тий. Сайн дасгалжуулагч болт юм болов гэж бодогддог байхгүй юу. Би тэгээ таныг одоо ингэ зодог тайлчлаа гэхэд ер нь цаашдаа дасгалжуулагч болж магадгүй болов гэж бас бодогдсон. Одоо миний түрүүний хэлдгээр би нэг 13 оноос ерөнхийдөө за нуруу өвдөд ингээд юм бол за одоо болох уу яах уу гэл тэ 12 13 оноос жоохон тиймэрхүү байдалтай байхад бол зүгээр хүн болгон л ерөнхийдөө одоо боллоо тий. Эрүүл мэндээ одоо сайхан дасгалжуулагч болоо чи шатнаа чи бол болгон бүтээн чадна чамд мэдрэмж байгаа гэл одоо хүн болгол гэсэн над. Тэгээ би болоогүй гэл би хэлчихсэн. Тэгтээ яг зүгээр мэдээж би сагсан бөмбөгийнхөө төлөө би одоо айхтар мөнгө засаарч гэдэг юм уу те. Өөр одоо материал юмар одоо тусалж хувь нэмрээ оруулж чаддгумаа гэхэд зүгээр өөрийнхөө мэддэг чаддаг юм аа бол те. Ингээд зааж өгч те. Одоо хүүхдтэй ажиллаж хувь нэмрээ оруулна гэж бол би дотроо бодож явдаг. Гэхдээ би одоо юу юуг одоо би тэгээд тасгаж ууш болно шүү. Би тэгээд ирээд тасгаж ууш шууд ирээд хийнэ гэсэн би тэгж хамлж бол чадахгүй байна. Мэдээж гэхдээ би заавал өөрийнхөө хувь нэмрээ сагсан мөнгөтэй оруулна. Таны хувьд бас 15 жил гэдэг бол маш урт хугацаа. Спортын хувьд бол маш урт хугацааг өнгөрүүлсэн. Тэгээ энэ хугацаанд бас мартагдахааргүй тийм сэтгэлээс гардггүй хоногсон үйл явдлууд байдгүй. Тэр бүгдээсээ бас 1-2 жилдээ манай нэвтрүүлэгт ярьж өгөхгүй. Тэгэхээр хамгийн гол одоо тэр мартагдахгүй гэдэг зүйлүүд маань одоо бидний хожил тий хожигдэлч гэдэг юм уу. Тэр зүйлүүд маань ерөнхийдөө хамгийн түрүүнд орж ирнэ л дээ. Тэгэл хамгийн мартагдгаар гөхөр чинь сайн нэг Гонжугийн ярьдаг те Гонжугийн тэр тэмцээн байна. За тэгээд баг одоо шгшээ багаараа энэ тэнд очиж хийжсэн бэлтгэл сургуульд бэлтгэл сургуулийн хажуугаар тэр чинь одоо мөнхийн л юм инээд нарга тэр гоё энерги дандаа явж идэг. Тэгээд тэр үеуд маань л одоо хамгийн одоо мартагдахгүй зүйл. Тухайн үед одоо жишээ нь одоо ингээл тоглоол явж хат нэг шгшээгийн тэмцээнд тий улсаар төлөө очсон байж фүүз нургацдаг шиг тий жишээ. Тэгээ нэгнийхээ фүүзийг аваад хүмүүс тий жишээний зүгээр ийм зөндөө юмнууд байна л да. Яг надад одоо ингэ орж ирэхгүй байна. Тийм л юм орж ирж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг бол шинэ жилийн бас баярын дугаар. Тийм болохоор бас таны хүүхэнд бас шинэ жилийн баяртай бас салшгүй холбоотой байдаг баг. Тэгээ таны хамгийн дуртай баяр шинэ жилийн баяр мөн үү? Мөн яалтчгүй. Хүн болгон шинэ жил болоход шинэ жил маш их гоё баяр. Гэхдээ энэ сүүлийн үед бол нэлээ шинэ жил маань одоо амар өргөн дэлгэр бол одоо жишээлбэл одоо мэдээж байгууллагын шинэ жил гэж болно. Гэр бүлэрээ идэг шинэ жил. За ингээд байж идэл тэр маань одоо дахиад одоо нэг юм юуны групп, нэг одоо холбооны групп одоо ингээд яхад нэг хүн баг ойролцоогоор баг одоо сүүлд бүр ингэдэг болсон Facebook группийн шинэ жил гэдэг ингээд маш их тийм нэг хүн ойролцоогоор баг 8-9 шинэ жил ороод байна уу гэж заримдаа бас надад тийс боддтээ. Тэрнээс бол угаасаа сайхан гоё баяр те хүн болгоно гоё инээд ингээд гоё санагддаг. Гэр бүл зохиогоод шинэ жилийн баяр тэмдэглэдэг болох ямар хөө санагдчихсан бэ? За анх одоо хүүтэйгээ бол хүү маань төрөөд гуруулаа тэмдэгдэг байлаа.
айлын хармаа өрөөнд амьдардаг байсан бид гурав. Тэгээ гуруула тэмдэглээд боломжтой бол одоо дарханд аав ээж маань байдаг болохоор аав ээж рүү очиж ер нь тэмдэглэдэг байсан. Тэгээд явах боломжгүй ч юм уу те энэ чи одоо нөгөө шалгалт эхэлдэг шүү дээ. Ер нь тийм үеэр бол одоо гуруулахнаа л тэмдэглэдэг байсан. Сүүлд охин маань төрөөд охинтойгоо бол дөрүүлээ гэртээ л тэмдэглэдэг ер нь. Гэртээ оноо гаргачаал тэгэл одоо маргааш найз нөхдөйхөөр орд гардаг. Тэгэл тиймэрхүү маягаар л тэмдэглэдэг. Таны хувьд бас одоо ингээд эх орноо орхиод Австрали ТV-гээс зорж байна. Тэнд бас амьдрахаар болсон. За яг хүний амьдрал тэгээд янз бүрийн юм болдог тийм ээ. Тэгтээ яг мэдээж утгаасаа гараад харин орныг зорно гэдэг бол нэг талаараа тийм сайхан цаашаа сайхан биш ч гэсэн. Гэхдээ мэдээж залуу хүн байна те. Би залуу хүн л дээ. Тэгтээ яг спортын хувьд бол одоо мэдээж яг бэрхлэх хэмтлээс болоод ерөнхийдөө болж байгаа. Тэрнээс спортын асуулт ихтэй богино асуудаг. Ямар ч спорт. Тий, ямар ч спорт. Тэгээ манай эхнэр маань одоо ер нь сургууль сурахаар явж байгаа. Тэгээ бид гэр бүлээр очино. Гэр бүлээрээ амьдрахаар болсон. Тэгээ хоёр хүүхэд маань бас хэл сурнах бах. Би ч бас хэл суръя. Тэгээ бас тэндээ мэдлэг боловсрал эзэмшээ тий. Зүгээр ч явахгүй тий. Энд чинь хүнд нөгөөс амьдралынхаа туршид сурч боловсрч явдгаас хойш. Тийм зорилгоор л явж байгаа. За ингээд бидний шинэ жилийн зочны нэвтрүүлэгт өргөдөж бас цаг зав гарган манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Тэгээ таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. 2016 онд цээмэр үргэлж өөдөө байх болтугай гэж хүсээрэж байна. За баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт олон болон танаа телевизийн хамт олон бас намайг гэж урьж оролцуулсанд одоо гүн чин сэтгэлээс баярлалаа гэж хэлье. За ингээд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Тэгээд спортын бас цаашдын өндөр амжилтыг хүсье. Таны бас спортын зам дээшээ үргэлж мандаж байх болтугай гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.